Танд микрофоны хэрэгцээ шаардлага гараад та микрофон худалдаж авахар сонирхож байна уу? Гэхдээ ямар микрофон худалдаж авахаа мэдэхгүй байгаа бол миний энэ бичлэгийг заавал үзээрэй. Би энэхүү бичлэгээрээ DJI, Rode тэгээ бас нэг өөр брендийн нийт 3 микрофоны талаарх ревювийг буюу өөрийнхөө туршлагыг хуваалцах гэж байна. За миний хувьд гэх юм бол би өөрийнхөө YouTube сувгийг эхлүүлээд удаагүй байгаа. YouTube сувг эхлүүлэхээс өмнө нь бол надад ямар ч юм микрофон ч гэдэг юм уу эсвэл камер ч гэдэг юм уу энэ чиглэлийн талаарх бүр аач мэдлэг мэдээлэл боловсрал юу ч байгаагүй. Би анх бичлэг хийж эхэлснээс хойш л ер нь микрофоны талаарх мэдээлэлтэй болж энэ талаар сонирхож эхэлсэн. Би микрофон худалдаж авахаас өмнө өөрийнхөө анхны бичлэгүүдийг болохоор шууд өөрийнхөө утсан дээр биччихдэг байсан. Нэгэсэндээ одоо камер чинь дүрсэж бичин дуугаач хураашаа штэ. Тэгэхээр энэ утасныхаа камерд болон микрофоныг ашигладаг байсан. Тэгэхэд бол утасны энэ микрофон чинь орчны дуу чимээг айгүй хамж авдаг. Дээрээс нь миний хоолой айгүй цаан сонсогддtiin байлээ. Тэгээд ихний эдийн бичлэгээ ингэж хийж агаад сүүл рүүгээ болохоор би ийм утастай чихвч байдаг шүү дээ тий. Тэр чихвчнүүд чинь бүгдээрээ ийм микрофонтой байдаг. Тэр микрофоноор нь би дахиад бичлэг хийж эхэлсэн. Тэр нь бол яг утасны микрофонтой харьцуулахад бол миний хоолойг арай тод сонсгож өгд юм байлээ. Тэгээд хэсэг явж агаад би юу н микрофон авах хэрэгтэй юм байна гэж шийдээд тэгээд ямархан микрофон юу н YouTube сувгаач нэрхлүүлж байгаа хүмүүс зүгээр юм бэ гэж хайж эхэлсэн. Тэгээд нэглээ YouTube-ийн бичлэг үзээд судалгаа хийгээд эхэлсэн чинь тэдний зөвлөж байгаа нь болохоор ер нь дөнгөж суваг нээсэн шинэ хүмүүст бол тийм үнэтэй микрофон хэрэг байхгүй. Энгийн хямдхан микрофонуудыг туршаад үзье гэж тэгсэн байсан. Тийм учраас би тэр дундаас нь нэгийг нь сонгосон. Нэр нь болохоор Jekorano гэдэг брендийн микрофон байна. Ер нь бол ямар ч сураггүй нэг хятадын л брэнд юм шиг байгаа юм. Энэ нь болохоор $30 үнэтэй байсан. 2 ширхэг микрофон тэгээд трансмиттертэй ирдэг. Тэр трансмиттерээ болохоор Android болон iPhone утсан аль алинд нь холбочих боломжтой тийм юм байсан. За миний зүгээс гэх юм бол би дөнгөж YouTube суугаа эхэлж байгаа ч гэсэн ийм микрофон авч мөнгөө битгий үрээрээ гэж хэлмээр байна. Яагаад вэ гэхээр энэ микрофоныг ашиглах утастай чихвчний микрофоныг ашиглах надад яг үнэндээ ердөөсөө ялгаа гараагүй. Би анх $30 микрофон авчаа. За одоо л гадаа бичлэг хийж үзье гэж дод гата бүх бичлэгээ хийчихэд яг ингээд эдитлэхээ суудаг байхгүй юу. Тэгсэн чинь өөрийнхөө хоолойг сонссон чинь амар их модны чимээ, мод ингээд сэвэлзэх, салхилах чимээ, эсвэл хажуу орчны хүмүүсийн ярьж байгаа чимээ гэх мэт бүх чимээнүүд ингээд миний хоолойтой хамт бичигдсэн байсан. Ер нь бол сайн микрофонууд чинь тэр чимээнүүдийн дууг нь багасгаад яг миний хоолойг ингээд тод бичдэг юм байлээ шүү дээ. Тэгээд надад угаасаа ямар ч аач мэдлэг байгаагүй болохоор $30 микрофон ч гэсэн тийм noise cancellationтэй байна гэж би бол төсөөлсөн байхгүй юу. Тэгсэн чинь ердөөсөө тийм юм байгаагүй. Тэгээд ер нь бол тэр микрофоныг бол нэг их ашиглаагүй. За тэрний дараагаар болохоор би Rode гээд брендийн микрофоныг хэрэглэж үзсэн. Тэр нь болохоор Wireless Go гэдэг нэртэй загварынх нь микрофон байсан. Ялгаагүй юм 2 микрофонтой тэгээд трансмиттертэй, компьютертэй холбогчтой гэх мэт бүх зүйлс нь байсан. За тэр болохоор би яг өөрөө худалдаж аваагүй хүнээс гуйж хэрэгсэн болохоор нэг л удаа хэрэглэж үзсэн. Надад тэр үнэхээр их таалагдсан. Ягаад тэгэхээр noise cancellation бол амар сайтай байсан. Би яг гадаа модны дор суучаад дээрээс нь аягүй салхитай өдөр бичлэг хийсэн. Гэхдээ миний аудиог бичгтээ болохоор маш сайн бичсэн байсан. Noise cancellation бол зөндөө сайтай байсан. Тэр микрофоны үнэ нь болохоор хараад үзсэн чинь $300 хэдэн байсан. Тэгээ эхлээр өөр нь бол нэлийн үнэтэй микрофон дундаа орж байгаа гэж ойлгож байгаа. За тэр бол надад үнэхээр таалагдсан. Тэрний дараагийн буюу одоо 3 дахь микрофон нь болохоор миний одоо энэ хэрэглэж байгаа DJI Mini гэдэг загварынх нь микрофон байна. Энийг болохоор би Black Friday-ийн хямдралаар $101 худалдаж авсан. Энэ болохоор 2 микрофон, тэгээд нэг трансмиттертэй, тэгээ бүх одоо ингээд цэнэглэг юмнуудтайгаа ирдэг. Тэр трансмиттерээ болохоор өөрийнхөө iPhone гар утсанд эсвэл Android-д холбочиж болно, эсвэл лаптопондоо холбочиж болно. Гэхдээ iPhone-д холбохын тулд энэ нь өөрөө Type-C оролцоотой байдаг учраас хуучин загварын iPhone-д бол холбогддог юм байлээ. За тэгээ мэдээж цэнэглэгч USB гэх мэт зүйлс бол дагалдаж ирсэн. Би энэ микрофоныг авахаасаа өмнө нэлээд бас алийг нь авах уу гэж судалгаа хийсэн ахгүй юу. Тэр Rode-ийг үргэлжлүүлээд авах уу эсвэл DJI-ыг авах уу гэд. Тэгсэн чинь хүмүүс болохоор Rode-ийг нэлээд сайн гэсэн байсан. Нэмээд DJI-ийн микрофон 2 гэдэг бас загвар нь байд юм лээ. Тэрийг бас айгүй сайн гэсэн байсан. Би болохоор яг 2-ыг авъя гэхээр надад жоохон үнэтэй дэсэн ахгүй юу. Бас $300 гэсэн байсан. Тэгээ би цаашаа тэр удаан чирэглээ үлээ. Ер нь надад яг ийм үнэтэй микрофоны хэрэгцээ байгаа юу? Юу ч гэсэн өөртөө тохирсон ийм хямдхныг
буюу одоо 100 хэдэн доллараар авчи. Хэрвээ надад үнэхээр ийм хэрэгцээ шаардлага гарах юм бол дахиад үнэтэйг нь авчиа гэж бодоод би ийм хямдхныг авсан. Тэгээд авсныхаа дараа би эхний өдрөө гадаа шууд хэрэглээд үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь noise cancellation амар сайтай, салхилах чимээ бол ердөөсөө энд огт бичигдэхгүй байсан. Дээрээс нь миний хажууд бас айгүй их хүмүүс юм яриадсэн юм аа. Тэгсэн чинь тэр хүмүүсийн яриаг бас айгүй сайн дараад миний хоолойг болохоор айгүй тод болгоод бичээд авсан учраас ер нь энэ микрофон айгүй дайжгүй юм байна. Одоогийн байдлаар бол дөнгөж ингээд бичлэг хийж эхэлж байгаа. Над шиг хүмүүс миний хэрэгцээг хангах хэмжээний микрофон юм байна гэж бодоод энийгээ би буцаагаагүй үргэлжлүүлж ашиглахаар шийдсэн. Зарим хүмүүсийн сэтгэлдлийг харахаар болохоор DJI Mini гээд имийг нь авсан. Тэгсэн чинь энэ нь үнэхээр мяа юм байна. DJI-ийн 2-ыг нь авмаар байна. Одоо энийгээ зараад 2 болгож одоо сайжруулмаар байна гэсэн хүмүүс бол зөндөө байж лээ. Гэтэ надад бол энэ мини нь болж байгаа. Энийгээ хөөх ингээд бариад ярьчиж болно. Эсвэл энийгээ энэ цамцсан дээрээ ингээд наан гэхгүй микрофон ардаа соронцтой юм байлээ. Тэгээ соронзоо ингээд подолкон дотроо оруулж агаад цамцсан дотроо оруулж агаад тэгээд ингээд соронцдуулчих тийм байлээ. Тэгээ эндээ тогтоогоод бас ярьчих боломжтой. Гэхдээ эндээ тогтоочих юм бол яриан жоохон бас ингээд хоол сонсогдоод жоохон муу сонсогдоод идэм байлээ. Тийм болохоор би ингээд нэг мод олоод бариул болгоод хийцэн ингээд ярьж гин. За тэгээд дүгнээд хэлэх юм бол Rode-ийн тэр wireless go гэдэг нь бол үнэхээр сайн. Хэрвээ би одоо амар их мөнгөтэй ч гэдэм үү те баян байсан бол тэр Rode-ийг авах байсан. Гэхдээ би дөнгөж YouTube хэрглэж байгаа нэг их тийм амар ур чадвар шаардсан эсвэл тийм лаг юм надад хэрэг болдоггүй болохоор одоогоор DJI Mini гэдэг загварын микрофон бол надад яг тохирж байна. За тэгээд дүгнээд хэлэх юм бол хэрвээ та дөнгөж одоо бичлэг хийж эхлэж байгаа. Тэгтээ цаашаа хэр удаан үргэлжлүүлэхээ мэдэхгүй туршилтын зорилгоор хийж байгаа. Эсвэл бас яг надад ямар микрофон тохирох юм бэ? Нэг их бас үнэтэйг авмааргүй байна гэсэн хүн байх юм бол би энэ DJI Mini гэдэг хувилбарыг бол санал болгоно. Энэ Mini нь болохоор 2 микрофонтой эсвэл 1 микрофонтой гэж байна. Эсвэл юм хайрцагтай гэж байна. Би болохоор яг хайрцаггүй зүгээр 2 микрофонтой хувилбарыг нь авсан. Тэгэхэд нь болохоор энэ нь $101 болж исэн. Энээс гадна нэмээд одоо юм цэнгэлдэг хайрцаг байт юм бэлээ. Тим хайрцагтайг нь авах юм бол жоохон үнэтэй болчихно. Эсвэргээрээ 2 микрофонтой биш 1 микрофонтойг нь авах юм бол дахиад жоохон үнэ нь хямдхан болчт юм байлээ. За тэгэхээр дөнгөж бичлэг хийж эхлэж байгаа. Тэгээд ер нь боломжийн үнэтэй микрофон авмаар байна гэх юм бол би энэ DJI Mini гэдэг хувилбарыг санал болгоно. Харин эсрэгээрээ би цаашаад нэлээд удаан хугацаанд хэрэглэнэ. Тэгээ noise cancellation сайн байх ёстой. Дээрээс нь үнэтэй байсан ч хамаагүй гэх юм бол би Rode-ийн микрофоныг туршиж үзээрэй гэж өөрийнхөө туршлагаас хэлмээр байна.